хэл бичиг үүссэн цаг хугацааг урагшлуулах онцгой ач холбогдолтой хүйс толгой бичээсийг төрийн ордон зарлаа. Булган аймгийн Монгол сумын хүйс толгой хэмээх газраас 1967 онд манай эрдэмтэд орж исэн төвөгтэй монгол хэл бичгийн хосгүй үнэтэй дурсгал юм. Хүйс толгойн бичээс нь Монгол бархмаг бичиг гэж эрдэмтэд нотолж тайлж ирсэн хэглэжиг үүссэн цаг хугацааг Орос улсын эрдэмтдч дахь Чингисийн чулууны бичгээр ойлгодог байсан бол хүйс толгойн бичээс нь 600 орчим жилийн өмнөх үед буюу 1400 жилийн тэртет хамаарахыг тогтоосон юм. Бичээсээ зайлах хэслэлд Монгол Улсын ерхий сайд хүрэлцэх оролцсон. Тэрээр их хэл соёлын амин сүнс дархлааг энэ ёслол улам хөгжүүлж байгааг тэмдэглэж Монгол хэл бичгийн түүхэн баримт хосгүй үнд дурсгал гэдгийг тогтоосон бүх хүн байгууллага засгийн газрын нэрийн өмнөөс болон хувьяасаа талархал илэрхийллээ. Монголд бид анхны тусгай байгуулсан хойш 2000 гаруй жилийн уулсан их хэл, бүх соёл, дан зайлшил, соёлын сан хөмрөгөө инхүү улам бүр ажилласаар байна. Монголчууд бидний орчин байх болсон их хэл соёлынхоо амин сүнс дархлааг өнөөдрийн хангамжаа улам хөгжүүлж байгаа гэдэгт Монгол Улсын ерхий сайд итгэл өгсөн байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын шинжлэх ухааны академийн хэл зохиолын үргэлжлэнгийн цэн тахлагчтай анги 1967 онд Булган аймгийн Монгол сумын нутаг хүйс толгой хэмээх газраас үл мэддэг бичээс бүхий 3 гишүүн болсон төвхтэй 1972 онд шинжлэх ухааны академийн түүхэн үргэлжлэнгийн эзэм шинжилгээний ажилтнууд шинэхүү үүнийг баримтжуулж эртний бархмын бичиг болохыг тогтоожээ. 2014 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Маовын нарын 4 улсын эрдэмтэд бархмын үсгээр монгол хэлний авийг тэмдэглэсэн бичээсийг бүрэн тайлж уншсан байна. Эрдэмтэн судлаачид хүйс толгойн бичээсийг Түргийн хаан тулсан их үед хааны тавшилт зориулан босгосон гэж үздэг. Бичээс Түргийн хааны нэр цолоос гадна түүнээс өмнөх буюу Монгол эртний төр тус Сачваажаны Амухай хааны нэрч байдаг юм. Эцсийн үеийн бол бүгдийн эрдэмтэд нэгдсэн нэг занд нь монгол хэлээр бичигдсэн эртний дурсгал байна гэж нотолсон. Бархмаа үсэг бол одоо төвдөөс совдоор дамжиж монголчуудад тэр үеийн одоо хүмүүс ашиглаж байсан гэдэг мэдээ байгаа. Энэ бол 1590-ад оны үеийн 590-ад оны үеийн бүгэн тодорхойлно. Одоогоор мэдэгдэж байгаа Эрмитаж тогоо Чингисийн чулууны ирчгээс гаруй 600 жилийн өмнө монгол хэлээр бичигдсэн ийм дурсгал байна гэдгийг бол нотолж байгаа ийм дурсгал байгаа. Энэ одоо нэрийн хааны хатан бас бүгдүүдийн хамт өөрийнхөө одоо хааны одоо өөрийн хааныг нас орсны дараа тахлаг өргөсөн тухай мэдээс бичсэн байгаа. Одоо нийлж одоо хаанд тахлаг өргөсөн нас орсны дараа ийм одоо бичээсний агуулга байгаа. За ийм бичээс бол Монгол нутгаас 3 байгаа. Нэг нь бол Арангай аймгийн төвд байгаа Бухтын гишөө, нэг нь хүйс толгой 2 дугаар бичээс гэж хамгийн одоо тодорхой уншиж болж байгаа нь бол ийм бичиг байгаа. Бид түр бичээс одоо өрийн бичигээс нэрлэдэг бичээс гэдүүсэл бол 78 зуун гэл бид тэрнээс хойш 400-500 жилийн дараа тусгалаа ярьдаг байсан бол одоо бид түрк хэлээр өрийн бичгийн тусгалаас урагшаа тусгалаа ярих болчихлоо. Энэ бол одоо монгол хэлний түүхэн сургуулиуд энэ монгол хэлний дэлхийн хэлний одоо эзлэх байр суурийг одоо онцгой ашиглаж байна. Монгол Улсын засгийн газар 2019 оны 9 сарын 25